тайзнаа гарах дараагийн оролцогч маань даруухан, нүд дудаахан. Тэр залууд баяр сайхан. Сэня баган дуулаараа. Эхний шатанд сүүгчдээс болон үзэгчдээс маш их бол урмын үг авсан. Маш их алга ташил маш сайхан байсан. Чиний дотор хүн их гоё нандин хүн байдаг. Дуу гэдэг бол мэдээж маш хэцүү. Зүйл урдны миний бодож исэн бодол тэр чигээрээ шал өөр болсон. Тэгээд юу ч гэсэн өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Мэдээж энэ шоунд орсноор зөндөө юм мэдэж авч байгаа сурж байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа миний анхны алхам маань хамгийн том алхам маань. Ер нь финалийн тоглолтод би маш их бэлтгэл хийж байна. Гэрээсээ өглөө гараад орой л орж байгаа. Өнөөрөө би үзэгчдэд Монголын гарт юу хийж чаддаг болохоор байна. Аястаг оролцогч баяр сайхныг тайзнаа халуун дотноор өгтөн авцгаая. Сонdoрлыг минь бүсэрэ Учрах шөнийн уртыг хүсэлд чинь онтож нэрсод чи бүвэ Өдөр бүрий шаргалнараа Өнгөрсөн бүхнийг инээдэг хориг Өнчөрч хоцорсон чиний сэтгэлд чинь өөрийн юм шиг бодлоор хориг Очрал додон ирсэн үнэн чил юм шиг чимээ Отохнаром меня ба Усан нүдэж намайг зовоосоор Очрал додон ирсэн Үнэн чил юм шиг чимээ Отохнаром меня ба Усан нүдэж намайг зовоосоор Очралын чимээ Усан нүдэж Сонdoрлыг минь бүсэрэ
Баяр хүргэе, баяр хүргэе, баяр хүргэе, баяр хүргэе, баяр сайхандаа баяр хүргэе. За. Баяр сайхан. Баяр сайхны яг дуулж байгаа чин сэтгэлээсээ байдаг надад үнэхээр их таалагддаг. Тэгэхээр яг одоо шүүгчнийхээ сэтгэлийг эхлээд сонсоё гэж бодож байна тийм. Ингээд хамгийн түрүүнд мэдээж Дахиад л чамтай лагер явмаар санагдчихлаа. Үнэхээр гоё мэдрэмжтэй дуулдаг. Үнэхээр тийм нэг юм хүний нэг юм нандин нэг юм нууцхан зүйлийг өдөөж чаддаг. Мэргэжлийн хүн байтугай тий мэргэжлийн бос хүн шүү дээ тий. Тэгэхэд энэ тайзан дээр үнэхээр мэргэжлийн юм шиг дуулж тий. Мэргэжлийн биднээс тутгааргүй ийм сайхан тоглолт үзүүлсэнд маш их том баяр хүргэе. Баярлаа. Дээгийдээ баярлаа. Дээгий хоёрыг лагер явахад нэг нь даа бариад нэг нь шорлог хийж өгч болох уу? за ингээд чимээ шүүгч. Баяр сайхан би их сайн санаж байна. Анхны удаа авьяаслаг монголчуудын тайзан дээр гарч ирж байгаад жаахан өөртөө итгэлгүй нэг тийм даруухан чимээгүй залуу гарч ирж байсан. Өнөөдрийн өөрийн чинь тоглолтыг харсан чи юу вэ? Хизээ язаана энэ авьяаслаг монголчууд өөрийн чинь урлагийн анхны тайз гэж хэлэхээргүй хэдийний одоо бэлэн бүтээгдэхүүн маш чадвартай дуучин болцсон хүн шиг харагдаж байна. Би үнэхээр чамайг одоо сайн аав болно, сайн хань болно, мэдээж хэрэг мундаг сайн дуучин болно гэдэгт маш их найдаж байна. Баяр хүргэе. Лагер цуг Баярлаа. Чука. Чи бол маш азтай залуу. Маш азтай. Би чамд татаарах чинь. Би энэ тайзан дээр маш олон удаа гарсан. Гэхдээ би 17 настай байхдаа яг ийм жижигхэн оркестр суулгачаад, вокалистууд зогсоочоод, ардаа бэндтэй яг ийм тайзан дээр би дуулахын гэсэн 17 насны минь мөрөөдөл надад өнөөдөр санагдчихэв. Би чамд маш их атаарах чинь л да. Маш олон удаа тайзан дээр гарсан. Тэгвэл урлагийн хүн байна гэдэг бол маш их шалгуур хэрэгтэй байдаг. Тэгвэл тэр нь зүрх сэтгэлээ өгж, зүрх сэтгэлээ өгөөгүй зүйл бол хизээч бүтэхгүй. Чи үнэхээр энэ урлаг руу, энэ ертөнц рүү орж ирж байгаа бол зүрх сэтгэлээ өг. Зүрх сэтгэлээ өгч чадчихж чи дараад нь над шиг энэ ч сууж агаад миний мөрөөдөл байсан юм а гэж ярьж чадах байх гэж байна. Амжилт хүсье. Баярлаа. Чөкө шүүгчтэй баярлаа. Баяраа шүүгч студигийн сүнсээ. Дуучин болох хүсэл мөрөөдөл маш их байгаа бах. Тэгээд энэ хүсэл мөрөөдөл чинь биелэх болтгой гэж өрөмөр байна. Ерөөхдөө бол сайхан үзүүлбэр боллоо. Тэгээд Чука ахтай бол ерөөхдөө бол санал нэг байна. Тийм болохоор ол юм яриад яах вэ? Тэг Чука ахыг үгийг сайн сонсоорой. Гахтай да дөнгөж сая шууд бүүж гарч ирээд надтай гэрлээч гэсэн бол дуусаа. За ингээд баяр сайхны сэтгэлийг сонсъё. Маш их гайхалтай байна. Энэ тайзан дээрээс дахин ийм мэдрэмжийг авах үнэхээр сайхан байна. Та бүхэнд баярлалаа. Басад даруухан. Баяр сайханд амжилт хүсье.